За анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль англи хэлээр энэ анагаахын шинжилгээ ухааны мэдлэг эзэмшүүлэх, чадвар эзэмшүүлэх ийм хөтөлбөрөөрөө анхныхаа төгсөгчдийг гаргах гэж байна. Монголд ирээд бас энэ хичээлүүдээ англи хэлээр үзэх боломж бас байна гэсэн үг. Энэ бол боловсролын экспорт явж байна. Монгол бас энэ бүс нутгийнхаа хүрээнд гадаад оюутан хүлээж авч сургадаг бас нэг өөрийн уламжлаа их сайхан идэвхтэй сэргээж байна гэсэн үг. Та бүхэнд баяр хүргэе. Их сургууль маань өөрөө чадвартай, мэдлэгтэй эмч совилогч эмнэлгийн мэрэгчлэнүүдийг бэлтгэж байгаа. Тэгэхээр хамгийн чухал цөм нь бол хөтөлбөрүүд байгаа. Тэгэхээр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль маань бол өөрийн бакалаврын бүх хөтөлбөрүүдээ одоо олон улсад магадлал итгэмжлүүлэх өндөр зорилго тавьсан. За үндэсний хэмжээнд бүх хөтөлбөрүүд магадлал итгэмжлэгдлээ. Ялангуяа хүний хэмжээ хөтөлбөр дээр бол бид Америкийн Жорж Стейтийн их сургууль, за бүгд найрамд Солонгос улсад байж байгаа олон улсын боловсрол солилцооны ассоциацтай хамтраад 2 дээр нэмэх 4 буюу 6 жилийн хүний хэмжээ бэлтгэх хөтөлбөрийг англи хэл дээр бэлтгэх ийм хөтөлбөрийг бол амжилттай хэрэгжүүлж байна. Тэгэхээр энэ хөтөлбөрт бол Америкийн нэгдсэн улс, Канада, Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орны иргэд маань бол хүний хэмжээ болох гээд энэ мэргэжлэр бол элсэн суралцж жинхэнэ одоо утгаараа бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль боловсролын экспорт хийх эрхлэлийг бол тавьсан. Хүний хэмжээ мэргэжлэр суралцж байгаа эмч мэргэжилтнүүд маань Америкийн нэгдсэн улс болон Япон, Солонгост байгаа их сургуулийн эмнэлгүүд дээр бол одоо дадлага хийх, тойрох, эмнэлзэн дадлагын хичээлүүд нь бол орж байгаа. Цаашдаа бол амжилттай төгссөн тохиолдолд бол бас резидентийн сургалтуудаа сурах, бусад тухайн улсынхаа чиглэлээр эмчлэх эрхийн лицензийн шалгалтанд амжилттай бэлтгэх юм нөхцөл боломж бол бүрдэж байгаа. When I choose the doctor occupation as an occupation, I want to get a doctor as soon as possible. And Mongolia School program is very effective. Professors are very professional, I heard. With studying with foreign students, I think it's fun to talk with them and see how their culture differentiates from ours. And our typical day goes from like 7:40 to 6 p.m. and we converse a lot in class. And it's really the teachers are really open-minded, and we talk in English most of the times. I would say the biggest benefit of this program is the textbooks. In my native language, it is there, but with English there's a lot of different countries' textbooks in English. It's an international language. A lot of programs, a lot of schools use English as their main language to publish textbooks. I am currently one of the coordinators for the English medical program, which is the university's international medical program. For the 3 years that I have been here, we have been developing this program to fit with a standard of other international medical programs, comparable to the United States, comparable to the UK. The aim of the program is to educate them on international medicine and help them develop the skills and knowledge required to graduate and go into international clinical practice. We're very happy about this program. We've had a lot of support from the Mongolian government. It's really advancing nicely. With the help of the faculties and professors, I am able to learn much of the valuable information from the school. The reason I chose this English program, I'm able to access the hospital facilities in the MNUNS, which helps me to access more of the field work that is very important in becoming a medical profession. Well, the significance of the English in medical environment is important because it is the global language that all of the professions in our medical field shares in common. So the more we can interact with each other in English, the more we can communicate properly between one and another. За манай хөтөлбөрт нийтдээ 141 оюутан хамрагдаж байгаагийн 31 гадаад оюутан байгаа. 2024-өөс 25 оны хичээлийн жилд манай хөтөлбөр анхныхаа төгсөлтийг хийх гэж байна. За манайд одоо Америкийн нэгдсэн улс, Канада болон бүгд найрамдах Солонгос улсын иргэн оюутнууд байдаг. За анагаах ухааны сургууль дээрх англи хэлээр хүний хэмж бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нийт 70 гаруй багш нар байдаг. Эдгээр багш нар маань лекцийн хичээл болон дадлах семинарын хичээлүүдэд 100% англи хэл дээр удирдах явуулдагаараа онцлог. За Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн өмчийн ихтэй сургуулиудын нийт хичээлийн 20 хүртэл хувийг англи хэлээр
заадаг болно гэсэн юм заалт орсон байгаа. Англи хэл бол дэлхийд гарах гарц. Англи хэл бол боловсролын чухал нэг хэсэг юм. Тэгэхээр зэрэг Монгол оюутнууд англи хэлээр бас мэрэгжлийнхаа одоо ном сурах хүчийг ашиглаж чаддаг. Бас англи хэлийг эзэмшсэн ийм мундаг боловсруучсан болох учиртай. За энэ ажлыг эхлүүлчихсэн байгаа нийт сургуулиудад талархал илэрхийлье. Ингээд цаашдаа энэ ажлыг ажил хэрэг болгоход бүх одоо төрийн өмчийн их сургуулиуд, хувийн эмчийн их сургуулиуд идэвхтэй оролцохыг уриалж байна.